Намайг Соронзуугийн даваа гэрэл гэдэг. Би 2024 онд СИД-ийн сургуулийг жүжигчний мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээ одоо 26 настай. Тийм юм байна. Контент бүтээгч. За намайг Алтан чимгийн цацрал гэдэг. 2024 онд бас адилхан яг бид нэг анги жүжигчний мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо Deed Fresh Creative компанид хайрлагдаад Лома нэрээр уран бүтээлээ явж байгаа хүмүүс байна. Хоёроо найз нь хот тавдар тусчих. Миний хоёр найз өнөөдөр л ирэхгүй бол та хоёр дахиж миний бараа хизээж харахааргүй болчиход дээ шүү. Усамчтай өдрийг бүтээж өгж явахд чинь юу гэж хаяа явж идэв. Нэг өдрийн ажлыг бол хойшлуулж болно шүү дээ. Найздаа ийм гоё өдөр бэлгэлсэнд баярлалаа заа юу. Одоо тэрж болох юм уу? Болно. Хоёрыг нэг анги нэгдүгээр курст болохоор хоёр тустай ангиас байхгүй юу. Тэгээ хоёрдугаар курсээсээ нэгдээд нэг анги болсон. Тэгээд яг найзалж эхэлсэн хугацаа нөх юм бол дөрөвдүгээр курсээсээ байх тий. Тэр нь дөрөвдүгээр курстээ би нэгаа жоохон крашлаад тэгээд төгсөөд яг гайгүй найзалж эхэлсэн. Яг над руу санал тавьж ирсэн байхгүй юу. Хоёлаа сайн найзууд болъё гэд над руу санал тавиад би хүлийн зөвшөөрөө тэгээ би тэр найзууд болж исэн. Бүх талаараа л түшигтэй штэ сайн муу талаараа. Миний хувьд бол яг итгэж болохоор хүн юм шиг санагддаг байхгүй юу. Тийм болохоор ер нь бүх зүйлээ итгээд ярьчих болдог. Тэнийг юм хийхээр бол цуг бас хийчих болох. Нилийн түшигтэй хүн. Одоо ерөнхийдөө бол яг найзлаад 3 жил болж ийн гэсэн үгт маш татан болоод тийм болохоор яг нэг мэдээл яг явж байгаа. За. Ready? Go! Миний дуртай киноны дүр. За яг энэ амаараа хэлжсэн юм бол байхгүй байна. Сүүлд яг нөгөө тоглох дуртай дүр гэж хэлжсэн. Тэр нь гоё хатны дүр гэж хэлжсэн. Монтгой сэтсэн хатны дүр дуртай. Тий. За. Яа. За ингэнэ. Миний дуртай хоол. Ногоот шүл. За би дандаа авч иддэг дээ. Банштай ногоотой шүү. Зөв. За зөв. За. Миний муу зуршил. Хитрхи шудраг ингээ хүнд юм хэлэх гээд байдаг. Тэгээ нөтг нь ингээд хаяа зөвтчихгүйд хаяа буруутчих гад ер нь жоохон ширүүхэндөө ингээ шууд хэлэх гээд байдаг. Зуршил гэхээ Үйл хөдөл одоо байх гээд байна уу? Буруу зуршилтай хэлж болох юм уу? Болох юм уу? Тэгэхээр юу? Та муухай юм да. За энийг хэлэхгүй байж болох юм уу? Заавал хэлэх юм. Одоо веб татах гэхээр чинь за веб татдаг байж байгаад гарсан гिचхүү. Яа, за. За миний төрсөн өдөр хэдэн сарын хэдэнд вэ? 1 сарын 9 Бодож модод байгаа юм чи? харин жоохон бодчихлоо. За, манай аав ээжийн нэр. За ээжийг нь Нэмсорон гэдэг, аавыг нь Соронзоо гэдэг. Зөв. За манай гэр бүлийн гишүүдийн тоо. Дөрөв. Ахиж оролцуулаад 4. Өчи гэр бүлийн ойлголт юм байна. 3. За Нөхөртэйгөө хүүхдтэйгээ өнгөөгөө. За ахиж оруулах. За зүг байна. За. Миний мөрөөдлийн ажил. Багш. Зөв. За. Миний уух дуртай алкогольны төрөл зүйл. Тэ пив штэ. Тийм ээ. Пив л. Хямдхан үнэлэгдээд байна. За. Би юуны орд вэ? Мэлхий. Тийм ээ. За. Миний мөрөөдлийн ажил. Бас багш. Зөв байна. За. Би
Би ямар хувцас өмсөх дуртай вэ? Эмэгтэйлэг. Одоо жишээл. Ямар харах? Элегант харагдах дуртай. Элегант тийм гоё цэвэрхэн чанартай үнэтэй хувцанд дуртай. Амар л. За үз. За. Би уурлахаараа ямар ааш гаргадаг вэ? Эсвэл үйлдэл. Ямар зөв юм бэ гэж хэлээд тэгээд ингээ харьцаа болоо шууд явчихдаг. За зөв. За. Би дотны хідэн найзтай вэ? За одоо ингээ хардталт явуулчих гэдэг байхгүй юу? За. Чи одоо тэгээд амар олон хүнтэй л татна яваад байдаг үстэй. Гэтэ яг дотно гэж яг хэлдэг нь. Яг энэ өстэй миний жинхэнэ найз гэх. За багын нийт цэцэрлэгийн найз байгаа. Тэг би байгаа. За. Тэгээд Сони байгаа. За. Тэгээ ингээс 1 2 3. За яг тоог нь хэлээ. За 6. За. За тийм. Тэгэл 6 паблик байгаа байхгүй юу? За. За би ямар төрлийн эрэгтэй сонирхдаг вэ? Нөхөрч үзэл одоо тус. Надад нөхрөөсөө өөр эрэгтэй хүн сонирхдаг юм шиг санагдаад идэг байхгүй юу? Чи ямар зөв. Одоо ингэ шарсан. Тэгээд ямар ч цагаан өмд дуртай. Тий. Би бол яг ярианаас яг тэгжил ер нь ойлгож ирсэн заяа. Цагаан тэгээд нүдний шилтэй өндөр тэг гоё биштэй. Тэгээд мэдээд чамаас илүү тийм хэрэгтэй үг гэсэн. За бороо байна. Би чи өөрөө бор юм болохоор бор үнд дуртай байхгүй юу? Тийм үү? Тий. За. Миний хизээж хийхгүй гэж хэлдэг зүйл юу вэ? Хизээж хийхгүй. Араар тавилт. Аха. Зөв байна. Худлаа ярих араар тавилт. За ингэж байна. Би хідээ экстэй вэ? Эксгүй. Би тодлаа. Do it! Just do it! 1 2 За мэдхгүй байна. 1 2 эсвэл эксгүй л. Надад юу тэгжил байдаг. За буруу байна. За 3 мөр байгаа. Байгаа. Чи мэддэггүй юм шүү. мэдхгүй. За. Миний худлаа ярихад нөлөөлдөг шалтгаан юу вэ? Одоо чамайг чи худлаа ярихад нөлөөлдөг. Би ер нь бол өөрөө худлаа ярьдаг хүн биш л дээ. Үнэхээр ингээд би энэ хүнд дургүй гэд шийдсэн үедээ тэр хүндээ олвол худлаа ингээд дүрсгээд бол харьцчихдээ шүү дээ. Худлаа л ярьчихдээ шүү дээ. Дургүй хүндээ дүр эсгээд тэгж харцдаг гэж үү? Тий. Ер нь бол тэр хүнтэй цаашдаа нэх ингээд хамт байхгүй тодорхой учраас өөрөө ч мэдээгүй юм биш дээ. Энийг одоо зүг бүрүү гэх юм уу юу гэх. Мэдхгүй нэг. За Өөрөө ч мэдхгүй байна. За би ямар үед хамгийн их ад жаргалтай байдаг вэ? Эрт гэртээ харьсан үедээ. Хүүхдтэй цаг зав гаргах одоо яг тэр нөхцөл байдал нь бүрэлдсэн үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Гэтээс нэг хэлжсэн шүү дээ ингээл орой амир ядарч ороод ийшээ хараал нөхөр ийшээ хараал хөөхөд яг донд нь хөвтээд яхаар. Одоо чинийх юм шүү дээ. За миний хамгийн хичмээр байдалд орж байсан үе хизээвэ? Яагаад? За эйгүү олон л аавраатай нэг юм орж ирээд байгаа. За
Хамгийн ичмээр адилд орж исэн. Сүүлд бол яг тэгжсэн нөгөө найз залуу руугаа чат бичих чагаа дахруугаа явуулсан байсан гэд. Хамгийн сүүлийнх бол тэрийг нэг санаж байна. Тэрэн дээр ичсэн гэлөө. Ичлэхгүй байдаг. Аавынхаа төрсөн ах руу хайраагаа явуулчихж байгаа юм чи ичэн штэ. Зүг. Ер нь наадах чи. За. Одоо минийх юм. Аха. За миний амьдралтаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу байсан бэ? Айгуу сони юм толгойд шууд орж ирээд. Юу юм? За яах. София бит хоёртой нийлээд ингээ хамт юм эхлүүлж байгаа нь амар галзуу үйлдэл чи юм болов. Тийм үү? Тийм тэгж бодчих. За надад бол нэг тэгж бодогдохгүй байна. Буруу байлаа За баярлаа. Одоо чи Амьдралдаа гаргаж байсан хамгийн тэнэг шийдвэр гэнэ. тэнэг шийдвэр юм. Яг үндэ чи өөрөө ч мэдэхгүй байгаа юм. Би одоо яаж мэдэх вэ? Тэгэхгүй чиний хувьд би ямар шийдвэр гаргасан? Чамаас бас мэдээд авчих. Мөн энэ нөгөө юу ахгүй юу? Манай нөгөөтхийг бодвол бит хоёр арай татан найзууд байсан. Тэгээ энэ нэмж орж ирсэн. Йоо. Тэгээ нөгөө бит хоёртэй одоо нэг тийм татан найзууд биш байжгаад яг гинтийн шийдвэр гаргаад Тэгээ хамгийн тэнэг шийдвэр нь та хоёр байсан гэдэг. Гэхдээ өөртөө тэнэг гэх юм чайш. Чи бол тэгээл л штэ. За тэгсгээл. Буруу энэ түгэл заяа. За. Юу нүү? За миний согтоод хийж байсан тэнэг үйлдэл юу байсан бэ? Яг төрсөн өдрөөрөө штэ. Саяны төрсөн өдрөөрөө. Намайг бол зүгээр амар зовоосон штэ. Хурдан маргааш болоод энэ биелэгдэшгүй штэ. Яаж би чамайг шууд маргаашуулах вэ те? Тэгснээ гэрт орж ирээд ерөөсөө гэрлээ юу дэр тавь, ор зас, хувцас тайл гэд энэ бүр чухал юм байсан. За. Ойлгосон. За. Яй. Энийг би яана Хариулттай мэдээд ирнэ чи. ааха. За. Одоо маа найз залуу бас үзүүл уучлаарай. За би Алекстэй илүү хайртай байсан бэ гэнэ. Хамгийн анхны дээг. Одоо өөрөө үзэж мэдээ. Нэрээ орд энийг өөрөө үзье гэж хэлсэн. Үзэг. За, чамаас өөр хүн мэдэхгүй байх таа гэж бодсон миний тухай нэг барина. Зөвхөн чиний л мэддэг. Миний тухай. Зөвхөн би мэддэг. Бас ухуул юм байж болох л юм. Яа, за. За. Энэ хэлжүүл бас сэвтэй те. Одоо яах вэ те? За зохиохгүй. Зохиморгүй. Жихний ч хэлмээр байна гэж. За. Дэгийг ерөөсөө муулдгүй гэж дэгийг боддог байх. Би дээ Ааха. энэ ямар муухай шалтгаан дураагүй. Ямар муухай юм чи. Тэгтээ дэгийг надад муулдаг. Энийг зөвхөн би мэдчихэв. За өнгөрсөн. Одоо би ч гэсэн тэрийг нас хэлэн заяа. Зөв те. Зөв биш те. Би одоо зөв гэх юм уу? Тэш зөв л идтэй. Энэ ингээд гоё шаргацсан чигээрээ ярих гэж болохгүй. За зөв. Зөв юм уу? За. Одоо би хэлэх юм шүү дээ. Хүүсэлтэй. Миний хамгийн том сул тал юу вэ гэнэ? Миний. Чиний хамгийн том сул тал уу? Бодохгүй шууд хэлцдэг юм уу да? Бодохгүй шууд ингээл толгойд орж ирснээ таг гэж хэлцдэг. Би юугаараа хамгийн их өнгөрдөг вэ? Гайхуулдаг вэ гэнэ.
гайхалдаг вэ те. Гэр бүлээрээ. Үнэхээр гоё гэр бүлтэй. Тэгэхээр гоё аав ээж ах дүүтэй. Зүг. Гэхдээ би чамайг миний нүд мүд гэж хариулах байх гэж бодсон шүү дээ. Би чи нүдэрээ айгуу өнгөрдөг шүү дээ. Нөгөө өнгөр нүдтэй хүмүүс хайж байдаг. Тийм. Гэхдээ зүг. За. Асуу. Би ятаалаа. Миний дургу рэпер дуучих юм бэ? Яа, ер нь надад ч гэсэн нэг байхгүй мэн. Тэг рэпрүүдийн талаар нэг мэддэггүй болохоор миний гэр бүлээсээ нуудаг нууц юу вэ? За яахс юмтэй өмнөд. Яахс юмтэй. Бишгүй. Яах. Яах юм? Одоо тэр чинь гоё нууц юм чинь нууц чи ирээл үлдсэн дээрээс дээ. Үзэж тэгээд нууц биш болж шээ. Хэлчихэл та. Муухай дээ. Цохом хөө би байгаа. Би цохоморгүй чи үнэн чинь хэлмээр байна. Юу лээ гэж нөхгүй. Нөхөртөө хайртай. Гэхдээ дургу. Энэ нөхөр талаар юм би. Баг нөгөө тийм юм надад дөрөсөө. Хайртай шүү хараа. Бишээ дуртай шүү. За өөртөө ч гэсэн хэлжсэн юм дөө. Тэгээ гэр бүл дотор байх штий. За зүг юм штий. Би царайныхаа аль хэсэгт сэтгэл дундуур байдаг вэ? Таастай хэлчих юм. Хилээ түмэн барыг мэдчихэж байгаа. Хамар. Зүг. Нэмээд хэлчих юм. За тасар авах гэж байгаа нөгөөдгөө. Хэрийдээ яг. За. Зүг. Миний данс нь хэдэн За битээр такси даад 3000 хэдэн зэн төгрөг гаргаад надаа яг ингэж өгөөд. За үсрээл хөөх юм ин 2000. Яг за тийм ээ. 2000. За 2-оос арай их байгаа хаа. 4 мөр. За. Монголоос миний celebrity crush хин бэ эрхтэй гинэ. Энийг бол бас хүн болгоно. Тэгтээ. Гэхдээ ганцхан хүний crush тал тэр үнтэйгөө эрхнэгээ боддог байсан. Тэгсэн чинь их нэртэй болоо хүүхдтэй болоод тэгэнгүүт нь би найз залуутай болоод Нэрээ чихрүүн жоохон төхөөлтэй. Яг нэг хүн байхын хувьд бол Гэхдээ бүр баг монголчуудын заяа миний үеийн охтууд нөхдүүд гэсэн ер нь баг ингээ бүгд крашлдаг. ангууч юм. Ааха. Үгүй тийм үү? Тийм. Би бүр ангуучид амар дуртай шүү. Бүр хайртай. Тийм үү? Тийм. Би бүр ангуучтай сууна гэж боддог. Миний утасны дэлгэцэн дээр идэгсэн шүү. Тийм. Тийм. Яг шалсалт. Тийм. За. Би биеийнхээ аль хэсэгт сэтгэл дундуур байдаг вэ? Гидэс. Ямар муу. Чи нэг жоохон айтайхан байдаа. Тэгвэл хамар. Гэтэ гидс юм. За гидсээ гэдтэй тэгээ төрсөн юм чи яалтайчлээ дээ. Тийм гидс. За. Миний мөнгөө үржсэн хамгийн тэнэг худалдан авалт юу байсан бэ? Сүүлд авсан нөгөө Барби ягаан цонх бүс дан нэг ягаан юм авсан. Тэгээ би тэрийг одоо юм дээр яаж өмсгөөч мэдэхгүй байгаа. Тийм бай. Зөв. Би хэдэн шил пив уугаад тасардаг вэ? 3. 3-аас 4-ийн дотор тий. За. Сайхан л байлаа штэ. Одоо хүн амтнаас юугаа нуухав тий. Муутай сайнтайгаа сайхан дэлгэх боломж олгосонд баярлаа гэдэг. Викторийг анхны нэвтрүүлэг байхгүй юу? Тэгээд ер нь л айгүй гоё юм. Тэгээд яг гуруулаа орсон бол гэж бас амар их бодогдчихээн. Нөгөө охинтойгоо байсан бол бас арай нэг өөр үнцгний юмнуудаас гарч ирэх байсан баг. Тэг ер нь бол амар гоё юм. Урьж оролцуулсанд баярлаа. Миний бодлоор бол гэтээ ерөнхийдөө бол мэдчихээн. Ерөнхий мэдчихээн. Тийм.
Тэгээ дахиад жоохон судлалцах хэрэгтэй л байгаа юм байна да. Би сая жоохон мэддэг юмнуудаа дарж хэлсэн шүү найзаа. Нэг 10-аас 10 гэвэл үү? Надаа 10-аас 7. Надаас за 8. 10-аас 8. Манай эмэгтэй хүмүүсийн нөгөө үсэн нурт ухаан богино гэдэг штэ. Тэгээд яасан бэ? Тийм биш л гих гэж штэ чамайг. Үсэн ч урт ухаан нь журч юу. Яа. Тэгээд хамгийн мундаг одоо үлгэр дуурайл авах ээж хүний хувьд гэх юм бол яг энэ хүн байдаг. Би ирээдүйд хүүхэдтэй боллоо гэж бодоход яг энэ хүний хүүхдээ хүмүүжүүлж байгаа ч юм уу те тэр зүйлээс нь яг үлгэр дуурайл авч явах яг тийм хүн маань те. Ямар гоё. За гэрлээ болохоор айгүй тийм юмд шантардаггүй айгүй олон зүйлийг нэг дор хийж чадхаар тийм ингээд дотор нь имэйлтэй хазаартай өстой бүх юм ингээд байдаг юмд ингээд шантархаа мэдхгүй бүгдийг чадъя болгоё боломжгүй зүйл тохиолдсон ч гэсэн тэрийг болгоё гэд тэгэж айгүй дандаа юу вэ чи дандаа ингэж нэг юм гарц гаргалгааг хайдаг. Зөв. Тэгээ бундаг шүү минь. Зөв баярлалаа. Би шууд хэлчихгүй. Би хэлчихье. За ороод ирсэн. За. Ингэдгийн би нөгөө толгойдоо хүн ер нь айгүй хүргэх дургу байхгүй юу. Тэгээ сүүлд би тэрнтэйгээ ихтэй эвлэрэл гэж утсаа та засарахгүй мөлий. Миний толгоор амар хүрдэг өснөснээс бол та хайр найргүй зулгаан айгүй зодон намайг тэгээ би одоо сүүлдээ задуулаад сурсан. Гэтэ арай багассан юм уу? Нэг сүүлд хэлснээс хойшоо тийм сайн мөршин найз тусан гэд үг авч байгаа. үг авч ийн. Авна. Миний хувьд болохоор айгүй унтам хай. Маш их унтдаг. Тэгээд цаг барьдаггүй. Тэгээд айгүй нойртой. Тэр нь жоох аим хэцүү хат. Тэр сая нөгөө 72 цаг гэд кино наадамд оролцсон байхгүй юу? Тэр үеэр чинь яг 72 цагийн дотор зохиолоо бичээд зураг авалтаа аваа тий дүрийн хөгжүүлэлт гэдэг ч юм уу газраа олох гэдэг ч юм уу тийм юмнууд ийм маш их ачаалттай байх үеэр бид нар өглөө 8 цаг үлээ 9 цагт уулзна гэжсэн тий. Тийм тэр өдрийн яг шөнө нь яг 3 цагт тараад өглөөдөө 8 цагт уулзъя гэдгсэн чинь байхгүй унтцсан. Тэгээд 12 болж байхад бараг ирсэн баг тий. Тэгсэн шүү дээ. 12 болж байхад ирсэн байхгүй. Бүрөө. Тийм. Тэгээд орж ирэхдээ юу ч болоогүй юм шиг ямар нэг уучлаарай ч аахгүй унтцсан байна. Ингэсэн гээд нэг тэр бүр ингээд амар бачимдуулж исэн бүр. Тухайн үед бол нэр зохиж болдог бол зөхмөр санагдчихсэн. Мэдээж жүжигчин хүн болгон одоо дүрээ мөнхлөх гэж байдсан шүү дээ. Тэрэн шиг одоо бүх хүмүүст энэ дүрээр нь л яг мэддэг ч юм уу те. Айгуу гоё тийм том уран бүтээлийн ард гарахыг хүсэж байгаа. Байнгын нэг юм жижиг бичлэг хийгээд ч юм уу те ингэж авахыг яг хүсдэггүй. Тэгээд яг манай Лумагийн хувьд гэх юм бол бид нэр хүүхдүүдэд маш их одоо сургамж болсон. Одоо бидний ирээдүйн хүүхдүүд маань одоо энэ алан хидантай ч юм уу те усны бохирдол, хогны бохирдол гэдэг ч юм уу энэ зүйлүүдийг үзэхгүйгээр дээрээс нь сэтгцэн эрүүл мэнд хувьяасаа эрүүл хүүхдүүд байгаасаа гэдэг талаасаа айгүйх бодож том өрөөдөж явдаг та. Тийм тэгэл яг хүүхдүүд рүү чиглэсэн уран бүтээл хийхийг хүсэж байна. Нийгэмд ингээ сайн сайхныг түгээхийг хүсэж байна. Тэгээд яг зорж байгаа уран бүтээл гэх юм бол одоо нэг цоврал руу орох байгаа. Тэгээд тэрний цаашаа нэг 2-3 жил дотроо бол нэг бүрийн хэмжээний кино руу яагаад бас зүтгэж болохгүй гэж тий. Манай дэгийн хувьд болохоор бүр юу яадаг. Нөгөө амар том шагнал авдаг. Оскар гэж ядэн штэ. Яг тийм Оскар л үзтгэе. Яагаад бид нар чадахгүй гэд ер нь дэгийн бит хоёрыг бас амар их юм дээш нь шидэж паашигээд амар тэгэж явдаг байхгүй. Тэгээ Оскар руу хэдүүлээ зүтгэе л дээ гэд бас амар их тэгэж явдаг. Яг хамгийн анх ерөнхийдөө бол бид нөгөө яг хүүхдүүд рүү чиглэж айгүйх контент хийдэг. Тийм болохоор ч тэр юм уу хүүхдүүд маш их ер нь мэдэж таньж явдаг байхгүй. Тэгээд анх удаа яг хаана явжлаа? Хороололд яг ингээ явж исэн чинь нэг одоо 13 4 настай ч юм уу нэг охин бүр ингээ харчаад амар юм бүр юм дэлхийн хэмжээний от харсан юм шиг
гэх бүр ингээ нүдэнд нь өлмөс тэлэгнээд яг анхны яг таньжсэн хөхт яг тийм хөхтэйс аахгүй. Тэрийг бүр ингээ харчаад ингээ амар шокнд ороод бүр ингээ инээмээр санагдаад ямар сони юм бэ гэд. Тэгээд дараа нь ингээ хүмүүс таниад явангууд яг ихэндээ бол ингээ нүүр бүр ингээ час хитл улаагаад тэгээд ингээ үсээрээ ингэж хааж агаад ингээ буруу тийш хараад ингээ инээдэг тийм байсан юм. Миний болохоор хамгийн их нөгөө автобусанд явж исэн чинь нэг хүүхэд ирснээр 6 даруулъя гээд. Тэг би тэр үед амар хиччихсэн. Яг ингээд би яг хэн болоод яг юу хийсэн болоод хүүхдүүдэд яагаад ингэж амар үнэлэгдэж байгаа юм болоо гэд амар гайхаад тэг өөрөөсөө жоохон ичээд би яг хэн болчоод гэж бодож ичээд тэг ингээд 6 за даруулъя гэх юм чи хайшин даруулчаар нэг өөрийгөө их юмд боцчих гээд байгаа юм шиг анхны мэдрэмж бол тийм байсан. Гэтэ тэр бол амар том тийм урам өгдөг зүйл юм байлээ. Одоо бол тэгэл гоё штий дандаа ингээд гоё тэдрээсээ урам аваад бүр илүү тэдэрлөөж хийгэлсэн юм хийхийг хүсдэг. Стар телевизийн хин намаа гэх. За нэг нь хэлээл тэр байлаа гэх юм. За ингээд За ингээд За жил тэр намайг хэр сайн мэдэх вэ? За ингээд Стар телевизийн тэр намайг хэр сайн мэдэх вэ нэвтрүүлэгт оролцсон даваа гэрлээ. Цацрал байлаа. Баяртай.